За гурилын импортын татварыг тэглэж үр дүн гарсан. Яг өнөөдөр бол зах зээл дээр гурилын үн доктортой байх боломжийг бас бүрдүүлэхэд нөлөөлөл үзүүлсэн гэж харж байгаа. Гэтэл одоо 1 жилийн дараа ахаад импортын татвараа сэргээе гэдэг асуудлыг оруулж иж байна. Хөдөө аж ахуйн яамны энэ бодлого бол нэг жилийн настай юм бодлого болж хуурж байгаа. За 21-с 23 онд ямар хөө байсан бэ гэдэг талаар. 21-с 23 онд буудааны үн 1 тонн тутамд 26.4% өссөн байна. Гэтэл гурилын үн 1 тонн тутамд 52.3 төгрөгөөр өссөн байна. Энийг шудраг өрсөлдөөний газар, тухайн үеийн шудраг өрсөлдөөний газрынхан судлан үзээд үндэслэлгүй үн нэмжээ гэдэг асуудлыг гаргаж тавьсан. За тэгвэл 21-с 23 онд энэ компаниуд ямар дэмжлэг авсан юм бэ? 9 компани 38.8 тэрбум төгрөг 10.65%-тэй авснаас 7.65%-ийн засгийн газар дааж аж ахуйн нэгжүүд 3% хүлт төлсөн. Энэ татварын хүүнд татвар төлөгчдийн мөнгнөөс 293 тэрбум төгрөг зарцуулсан. 22 онд 8 аж ахуйн нэгжид 81.5 тэрбум төгрөгийн хөнгөлтэй зээл болгосон. Үндсэндээ 20-с 24 он хүртэл бол 209 тэрбум төгрөгийн хөнгөлтэй зээл болгосон байна. Хөнгөлт үзүүлсэн. Бүр зээлийн хүүгийн төлөлтийн хүртэл хариуцсан байгаа шүү дээ төр. Гэхдээ ийм байж хахад гурилын үн өссөөр байдаг. Энэ бодлогын чи ямар бодлого гэх юм бэ? Тэгэхээр хөдөө аж ахуйн яамны гаргаж байгаа бодлого бол нэг монопол эдэн компани карманд орцсон байна гэж харагдахаар байгаа шүү. Тэгээ энийг та бүхэн хариулаарай. Би дормжлоод авах юм биш. Инкер гişүнэ. Би асуудал бүрийн эрхийнхээ өрөөнд асуулт танаас хариулт авах гэж байгаа. Та дундуур нь хэрэлдэх юм байх ч. Энэ асуудлууд дээр нь хариулт өгөөч. Дэмжээд л байгаа. Татвар төлөгчдийн мөнгнөөс хөнгөтэй зээл болгож байгаа зээлийнх нь хүүгийн төлж юм бүр. Ингээд дахиад гурилын үнэ өсөд байгаа асуудал. Ийм учраас бид нар гурилын импортын одоо татварыг тэглэх асуудлууд яасан. Одоо жилийн дараа ахаад энэ асуудлаа сэргээе гэж байгаа асуудал дээр яагаад ингэж байгаа талаар хариулт өгье. Бид нар учир шалтгаанаа тодорхойлж чадсан юм уу? Чадаагүй л байгаа яг үнэндээ.